Майк бид хоёр хоорондоо холбогдсон. Анх секс хийж байхад үнэхээр сайхан байсан. Би бүр ойлсон гэж. Ойлсон. Зэг, сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж минь ярих кино бол 2003 онд гарч байсан How to Lose a Guy in 10 Days хэмээх тухайн үедээ $50 сая бүтээд $178 сая ашиг олж байсан сонирхолтой нэгэн бүтээл байна. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Энди Андерсон хэмээх энэ эмэгтэй загварын сэтгүүлийн жижигхэн болон хариуцаж сонирхолтой нийтлэл бичдэг сайн сэтгүүлч. Тэрний хүсэл тэмүүлэл сэтгүүлийнхээ жижигхэн болонгаас дэлхийн өнцөг болон бүрт хүрч хэний ч хүндэж чадаагүй хүн болгоны дотор байдаг тэр нандин утсыг хөглөх. Гэхдээ нэг асуудал байгаа нь Энди хизээж өөрийнхөө сонирхдог улс төр, байгаль орчин, гадаад харилцаа гэх мэт сэдвээр нийтлэл бичиж байгаагүй. Яг нөгөө сэтгүүлийнх нь эрхлэгч тэрнэр ийм зүйл бичүүлтүүл юм бэлээ л дээ. Манай хүний бичдэг сэдв нь яаж хурдан хугацаанд дурах вэ? Хэрхэн өөрийнхөө нүцгэн биеинд дурлах вэ? Нөгөө хүнээж бас яаж энэ биендээ дурлуулах вэ? Онгон бие алдчихлаа холсон хүн байна уу? Яаж торгуулаас мултрах вэ? Хэрхэн хамтрагчтай болон хамтрагчгүйгээр янз бүрийн аргаар санаандаа дултал дур тавих вэ? Гэх мэт эд басал хумсаа мэрж хурууга хацмаар тийм дэггүй сэдвүүдээр өөрийн туршилт хийж дуршлаг хуримтлуулсан бусдад энэ талаараа зөвлөгөө өгдөг. Нэг юм жижигхэн асуудалтайгаас бусдаар бол манай шаргал үстэд хүнд санагддаг нэг ч зүйл байхгүй тэр бол жаргалтай эмэгтэй. За нөгөө талд эргэн тойрныхоо ихэнх эмэгтэйчүүдийн хайрыг татаж нууцлаг дур булаан төрхөөрөө тэднийг гадарлаачгүй байхад нь толгой дотор нь үүрэн засчихдаг сайхан залуу байна. Зарим нь тэрнийг хоолоо сарж шүлсэн залгих бол зарим нь авч чадахгүй дэн зэвүүцэж бүр үзэн ядах хандлагатай. Уул нь манай залуу хэндэж гим хоргүй ажиллаан сайн хийхээ хажуугаар хаяадаа л ганц нэг эмэгтэйчүүдийн толгойг сэнсэртэл нь эргүүлчих. Ар буруу санаагүй үлддэг. Гэхдээ л манай хүний амьдралын хэв маяг бусдын анхааралыг яалтчгүй төрүүлдэг. Энди хоёр сайн найзтай. Тэрнийх нэг нь хэдхэн хоног болцсон найз залуудаа одоо хаягчаад нус нулимсандаа хутгалдан ажилдаа ч явуулгүй ийхүү гэртээ гуниглан сууж байгаа нь. Бэний хувьд гэвэл зар сурчлагын компанид ажиллах бөгөөд тэдний компани очир эдэнсийн томоохон нийлүүлэгчтэй гэрээ хийх гэж байгаа. Бэн хэрвээ энэ ажлыг гардаад авчих бол бараг л энэ насных нь мөрөөдөл биелэх юм. Эндигийн эрхлэгч бүх сэтгүүлчтэй тойруулаад суулгачихсан дараачийн дугаартаа юу нийтлэх талаараа хэлэлцэж бүгдээс нь санал асууж байна. Ингэж явсаар саяхан хаягдсан Мишелийн ээлж ирэхэд найзууд нь тэрэнд юу тохиолдсныг ярьж өгцгөө. Би хувийн амьдралаараа нийтлэл бичиж чадахгүй. Би сайн ойлгож байна. Хэн Мишелийн хувийн амьдралаар нийтлэл бичих үү? Би бичи. Аваа. Үгүй, Лана, би зөвшөөрөхгүй. Лори миний амьдралд хошууд өрөх шаардлагагүй. Би тэрэн зөвшөөрөхгүй. Би хий. Юу? Би ийм юм хийдэг. Тэр биширмээр эмхтэй. Гэхдээ харилцаагаа авч үлдэхтэй асуудалтай. Бас олон уншигчид шиг өөрийнхөө бурууг ерөөсөө ойлгодгүй. Тэгэхээр бодлоо. Би нэг залуутай үерхэж эхлээд дараа нь тэрнийг явуулна. Гэхдээ зөвхөн Мишель шиг олон бүсгүйчүүлийн үргэлж гаргадаг сонгодог алдаануудыг гаргаж. Тэгээд энэ талаараа бичих болно. Тэгээд энэ нь нэг төрлийн болзооны зөвлөгөө болно. Юу хийж болохгүй талаар. Тийм ээ. 10 өдрийн дотор эр хүнээс салах арга. Тийм ээ. Эхэл. Ээч бас дуртай. За ингээд ийм учиртай зүйл ер нь болоод өнгөрч байгаа байхгүй. Эндигийн компани дээр Бентэй хамт ажилладаг хоёр хүүхэн тэднийхтэй гэрээ хийхээр хурц ирдэг. Эрхлэгч нь дөнгөж ирсэн хамтрагчдаа сэтгүүлчэнд танилцуулна. Би чиний болон карсан Энди одоо юун дээр ажиллаж байгаа юм? 10 өдрийн дотор эр хүнээс салах арга. Тэр жинхнээсээ нэг хүнтэй болцож дараа нь 7 хоногийн дотор тэрнээс сална. Хэрцгий сонсогдож шүү. Гайхалтай болох болно. Одоо тэрний ажил бол яваад азтай залуу олох. Яв. Сайхан танилцлаа. Гадагтай нараа шээ. Залуу олох. Энди өнөө шөнө өөрийнхөө тоглоомны гол дүрийг олохоор гарч байна. 10 өдөр болохоос өмнө тэр залуугийн амьдралаар тоглоно. Чи байран шатааж хазаж янз бүрийн юм хийхгүй үстэй. Ерөнхийдөө ирчүүдийн үзэн яддаг зүйлсийг хийнэ. Би зууралдсан, зүрсэн болно. Байнга гомдлно, тийм ээ. Шүн донд тэрнлөө залгаад өдөр эдсэн бүх юма хэл. Нөгөө талд Бен компанийнхаа захиралтай яг Эндигийн орж ирэх газарт уулзчихсан сууж байдаг. Энэ хоёр хүн байж тээ түрүүнээс хойш гарч ирээд байгаа. Эдгээр болохоор яг үнд тэтэл зардаг рекламдаг хоёр нөхдүүд байгаад байгаа байхгүй. Бен харин тэдний хамарт ороос яг одоо энэ бүсгүйчүүдийн хинээс ч илүү гарамгаа хийдэг ажлыг нь булаах гээд сууж байгаа нэ. Ээж өөр нь өөрийнхөө сайн хийдэг ажлаа бусдад булаалгахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс тэд хэсэг маргалтаж гэхдээ найрсгалтай. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ сайн мэдгүй. Эсвэл
Эрэгтэй хүн тэднийг сайн мэдэх үү гэдэг асуултан дээр ном хаялцаж эхэлдэг. Ярианы явцад бор арьс эмэгтэй хүмүүсийн дундаас 10 хоногт багтаж хөөрхийн нэгэн залуугаар тоглох гээд явж байгаа Эндиг таниад харчихдаг. Эмэгтэй хүнийг алмаасанд дурлуулах уу? Эсвэл өөртөө юу? Аль нь ч болно л да. Бардан бай шүү байна. Үгүй бардан биш. Итгэлтэй байна. Би энийг нотлохоогоор хармаар байна. Нэрээ юу? Агентлаг Деливарт зориулж Астер музейд үжлэг зохиож байгаа. Нэм гараг хүртэл 7 хоног байна. Чи тэр болтол өөртөө эмэгтэй хүн дурлуулж чадах уу? 10 өдөр. Бид чамд яг одоо эндээс сонгож өгье. За тэгэхээр тэр азтай бүсгүй юм. Үгүй ээ. Тэр Тэр гэж хин. саарл даашинцтай шаргал өстэй хөөрхөн инээдэг. Тохирлоо. Юу? Тохирлоо. Тохирлоо. Энэ мөрөнд би ялвал энэ талбай минийх. Тохирлоо. Тохирлоо. Чи энэ үжлэгт дурлуулсан бүсгүйгээ авчрах ёстой байна. Тэгвэл Делаверсийн талбайг авч бол. Гэхдээ Филипп болохгүй. Би шийдвэр гаргана. Делаверсийн төлөө. Нэлээ урсын төлөө. Төлөө? Юу болоод байгааг надад хэлэхгүй юм уу? Тэр нэг танихгүй байна уу? Сайн уу? Сайн уу? Хөөрх юм. Баярлалаа. Нэрийг хэлсэн. Үзчих үү? Сорж өглөө. Явах уу? Одоо юу? За. Зяц. Тэр хүлээгээрэй. За ингээ манай хоёр хин хэнийг агнахаар хоёр талаас шүлсэн гоожулсаар уулзцгааж байгаа юм. Энди Бен хоёр хоолны ширээний ардаас хідэн үг солилцонгоо харцаараа бие бинийгээ нүцгэлж байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр хин хиндээ сэтгэл алдрахгүй гэж 100% өөрсдөө итгэлтэй байгаа боловч үнэ эрэгтэй тэдний зүрх жинкнээсээ догтлож хамт байх тусмаа буцаа залахад улам хэцүү болно гэдгийг төсөөлөөгүй байна. Манай хоёр хоолны газараас гарцгаагаад Бэнийг ирлүү явцгаад. Эндийг 0-д байх хооронд Бэн гэр орноо жаахан өөдөн татна. Энэ шигтэр нэг тийм классик уулттай бүх юм нь төлөвлөгөөний дагуу явдаг нөхдүүд байдэн штэ. Тэд нар санаанд ороод байгаа байхгүй. Эмэгтэй хүн гэртээ авчираад лаа асааснаа пензменс тоглуулаад гарч ирэхээр нь дар задлаа. Шууд дэлгэд бол бити тим нөхдүүдэд тууртаарэ. Дандаа бүдэггүй стакуд байдэн ш. Эрэгтэй хүн байсан ч лаа асааж жагаад янзлаад гаргачих магадгүй л гарууд байдэн ш. Бэн нэмэгтэйтэй нэг оронд орно гэхээс илүүтэйгээр тэрний зүрх сэтгэлийг эзэмдэх даалгавартай учраас өөр эмэгтэйчүүд дээр хэрэгэлдэг аргаа нь түр хойш нь тавихаар болдог. Урт хугацааны даалгавар. Энд нойлоос гарч ирээд шууд Бэнийг тэрж авахад манай хүн бие барихыг хичээн ухаан санаа балартуулж бие сэтгэлийг бүрэн эзэмдэх чадaltaй эмэгтэй хүний тэр аюултай далдын хүчнээс эсэн мэнд мултарч чаддаг. Ер нь бол хэнэн ч энэ шөнө ор хүнжлийн ажил хийх сонирхолгүй байсан байгаа юм. Чи надад аль хэдийн дурлцглаа та. Чиний хүслийг биелүүлэхэд чи хэдийн өгсөн байна. Хөөрхий залуу. Маргааш болоход Энди маа залуугийн гэрт цүнхэн орхиод явсан байна. Дотор нь юу байгаа бол гэхээс энэ гурван залуугийн дотор байж ядах хэдиж эмэгтэй хүний цүнхийг зөвшөөрөлгүй ухах ухамсаргүй үйлдэл энэ хэдээс явж гарахгүй. Уучлаарай. Зэвэрлэх хэрэгтэй. Тийм ээ тийм. Бэн шинхэн найз охиндоо зориулаад цэцгийн баглаа илгээсэн байна. Тэгснэ энэ дэр залгаад надад чиний цүнх чинь буцааж авмаар л байгаа. Маа нэг таны найз чиний цүнхийг унгаачихсан чинь дотроос нь өнөө өрөөний тоглолтын 2 дасалбар гараад ирлээ гэж хэлдэг. За. Уучлаарай. Би өөр хин нэгэнтэй үзэх гэж байгаа. Одоо үгүй. Минийхэр бол чи намайг авч явахаас байж ядч байгаа шүү дээ. За. 7 дугаар өргөн жилийн хаалган дээр уулзцгаая. 7:30-д битгий хатраарай. Амлж байна. Баяртай. Баяртай. Ингээл дуусхан тэр. Ингээд дуусхан тэр. За ингээ манай хоёр хамтдаа тоглолт үзгээр юм. Бэн сагсан бөмбөгт үнэхээр дуртай нэндээс манай эмэгтэй дараг. Энди үүнийг нь анзаарч өөрийнхөө сэтгүүлдээ бичих юм а цуглуулахын тулд тэрнийг дуртай зүйлээ үзэж байх хооронд нь дургүй зүйлсийг нь хүсэж эхэлдэг. Яасан бэ? Би цангаад байна. Тоглоом дуусахад 9 секунд байна штэ. Цангаж өглөө штэ. За тэгээ манай хүн салгалаас сом соодаанд явнаа. Тэгсэн эргээд ирэхтэнд яадаг гэж. Дүлтлээ. Бэ энэ биш байна. Энэ биш байна. Нэмбэртэг. За аваад ирье. Өөрхий залууг ундаанд явсан хойгоор тоглолт мэдээж дуусчихна. Бэ нэлээ сэтгэл дундуур харагдах боловч Энди түн таалагдах учраас за яг ганц удаа юм чин дээгээд юу ч болоогүй юм шиг энэ удаад өнгөрөв. Ингэснээр Бэний хувьд албан ёсоор тэрний 5 өдрүүд эхлэж байгаа юм. Маргааш Энди хөөрхий найз залуугийнхаа үлийг үзэхээр кинонд дагуулж явна. Тэгснэ Бэнийг яг кинонд орчихсон байж хат нь яриа үдэж эцэстээ хэрүүл болгох найруулгатай сууж байна. Тэр хин чиний бодоод байгаа хүүхэн. Сонсогдохгүй байна. Би хүүхэн бодоогүй. Манай хоёрын энэ үйлдэл ардан сууж байсан залуугийн дургийг хүргээдсэн болохоор Энди зориуд тэрнлүү эргэж хараад хідэн үг хэлчихнэ.
Сонсохгүй бас харахгүй байна. Чи ямаа хамихгүй бол миний найз залуу наач очоод өгзгийг чинь чигчгэн шүү. Байж бол да. Надтай ярихыг хүсэж байгаа бол ярилцч болно. Гэхдээ хадагтайтай болохгүй. Тэр чамаас уучлалтгүй нэ. Басаад ир. Дараачийн өдөр Бен найз өсгөөг орой холонд өрсөн байна. Энди харин тэдний хаалгаар дахиад л түүний дургуг хүргэх чөтгөрлөг санаагаа агуулсаар орж ирнэ. Өнөө өрөө найр хийнэ. Беныг хоолон болгож явах хооронд нөгөө эмэгтэй чи гэрээсээ өөрийнхөө хамаг хог навшаа аваад ирчихсэн Эндигийн эдлэн газрыг өөрийнхийгөө болгон тэмдэглэж байдаг. Энэ нь мэдээж эмх зэгцтэй ганцаараа амьдардаг эр хүнд таалагдахгүй нь ойлгомжтой. Хоолны цаг болсон байна. За тэгээ яг сайхан аяглаад урдан тавьтал манай эмэгтэд нэг зүйл таалагдхаа болох нь ойлгомжтой. Бөөлчгөөс өмнө энийг авсан дээр баха. Энэ бүх зүйл мах иддэг байсан ч болоос. Нэгэн тийм зүйл болсон болохоор бас ямар нэг юм орой хоолндоо идэх ёстой учраас манай хоёр цагаан хоолоор дагнсан нэгэн ресторанд очдог. Эндигийн башир арга энэ түрээд дуустгүй гэвэл огтхон ч үгүй. Энэ намайг тарган гэж боддог. Би тэрний өмнө идэж чадахгүй. Би чиний өмнө идэж чадахгүй. Би уулгоор явлаа. Энэ өдөр нь яаж яхад Никсийн тоглолттой байсан байл да. Тэгснэ нөгөө мөвгөн чинь манай Бэний ганцаараа ин хоолыг нь идүүлж орхиод өөрөө галтгоонд ороод тоглолт үзээд зогсчихдаг. Бэнийг яг тоглолттой өдөр нь гортоолж зориуд үзүүлэхгүй байгаад байгаа байхгүй юу? За тэгээ энэ өдрийн үйл явдал ингээд дуусчихгүй. Гэрт нэрсний дараа Энди Бэнтэй тэврэлдэж ноололт жайснаа жижигхэн десантыг нь гинэд гүнж Софиягаар нь дуудаад эхэлдэг. Энэ мэдээж маа залуугийн сэрлийн эдисийг тэр дор нь өхүүлэх нь ойлгомжтой. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Миний нөгөөхийг нэрлэмээр байвлаа. Өөр эр хүний нэрийг нэрлэх хэрэгтэй. Ямар нэг Spike, Booch, Krul, эсвэл Dachin хаан гэхдээ гүнж София биш. Юу гэсэн бэ? Энэ үйл явдлын дараа Бэний жижигхэн эрэгтэн албан ёсоор Krul гэдэг нэртэй болно. Загсчгүй, орой хоолчгүй, бүр сүүлд нь сексчгүй ганцаараа хоцорсон Бен жигнээс уурлаад үлдэнэ. Маргааш өдөр Энди найз залуугийнхаа ажил дээр нэг сонин царайтай нохоо хөдлөж ирснээр Крул гээд дуудаад унтхан тэр. Бас болоогүй зүнхнээсээ хөгшин өнгөтэй цамц гаргаж ирснээр өдөр болгон өмсөөрэй гээд түүнд бэлгэлчихдэг. Оройн Бен ажлаа тараад гэртээ нөгөө муухай царайтай нохоог нь хөдөлсөөр ороход Энди 17 удаа түүн рүү залгачихсан байна. Өнөөхийг нь сонсоод пив залглаа зогсож байтал Энди хаалганы цаанд аль хэдийнэ ирчихсэн байна. За тэгэл үүлийн үсттэй сонин зураг эвлүүлээл тэрнийг нь үзэхгүй болохоор гинт өөлөөл тэгснэ ээж мэжтэй бүр ардуур нь танилцсан. Ээж нь залгаснаа Эндитэй яриадаач гэж. Зүгээр хэдэн өдрийн дотор гэр бүлтэн сүүдрийн засгийн газар байгуулсан байдаг нас. Тэгээ бүр заяа ингэж сойд, савн шампано бүгдийг авчираад шүүгэнд нь чигчгсэн байна. Юу вэ? Үгүй. Арайчтэй. Өнөөдөр Никсийн 3 дахь тоглолттой. Бен тэрнийг үзэхийн тулд сүнсээч зарахад бэлэн байгаа бөгөөд ягаад гэвэл тэр өмнөх 2 тоглолтыг нэгэн хорон санаатай эмэгтэйгээс болоод октоосоо үзэж чадаагүй. Өнөөдрийн тасалбар байгаа. Тасалбар. Гайхалтай тасалбар. Урд игнэний суудал яг өмнө нь чи хөлсөй ч үнэрлэн гэд бод. Тэгтээ манай банд буруу батсан байна. Энэ саксны тоглолт октоосоо биш байдаг. Нэг өдөр Бен найзуудынхаа хамтар гэртээ хөзөр тоглолцсон сууж байтал Энди гаднаас дүлхүүрдэд ороод ирдэг. Бүр ингээд дүлхүүр мүлхүүрээ өгөөгүй бахт нь өөрөө хувилж авангуудаа ороод ирцээ тэгнээс найзууд нь бүр шок. Тэгэл нөгөөд чинь яг салах гээд байж чадаад байгаа байхгүй. Эн чинь ч болохгүй байна, тэр чинь ч болохгүй байна гээл нөгөө найзуудын бас ингээд шоглоо. Тэгжснээ гараа авчтыг. Тэгснэ чи нохоог маань загинжглаа, нохоонд маань хайргүй, намайг хайрлахгүй энэ гисээр байгаад эцэст нэг юм Бэний дэвчээрийн хязгаар дуусч тэрнээс салчихдаг. Өдөр тоглож исэн хэд юу болсныг бүгдээрээ жиг тавин сонсч исэн болохоор тэрнийг орж исэн даруйдл ятгаж өшөө 4 өдөр. Чиний тавьсан мөрий нөгөө үдшилийг яах болж юм. Үнтэдлийн хүүхнүүд чиний ажлыг аваад харин чи ард нь налсаараа бөмбөг рекламтах болж байгаа мөн тэргээл. Чи ер нь буцаж очиод эвлэр. Манай эхнэр бид тээр муудалцахаараа сэтгэл зүйчдэр байн очдог. Цаг байгаа дээр эвлэр уучлахгүй гэх бол Энди нөгөө талд ингэж нэг юм салдаг байж баг ашгүйдэ гэж гисэн ливдэр бууж. Бэн найзуудынхаа ятгалганд давтаж Эндигийн ардаас гарна.
Энди, хүлээгээрэй. Намайг уучлах чадах уу? Би юу бодож байгаагаа ч мэдээгүй. Намайг уучлаарай. Би галзуурсан байж Энди. Надад дахиад боломж өгөл дөө. Чамд хангалттай биш гэж юу? Би юу ч хийхэд бэлэн. Бүгдийг би юу ч хийн Энди. Чи юу гэмээр вэ? Хосын эмчилгээний талаар юу гэж бодож байна? Хосын эмчилгээ? Хосын эмчилгээ. Дээр байгаа тэр нэг эмч танина. Тэр тэрнийг сайн гэсэн. Үгүй шүү. Би чамд тохирох гайхалтай ажлаа мэддэг нэг эмчийг танина. Бенжамин. Тийм ээ, тэр чинь хэрэгтэй. Би яриад яаралтай уулзалт тавьчихъя. Хонгор минь юу ч болно. Үнс. Баярлалаа хайрт минь. Ойлгосонд үнэхээр их баярлалаа. Би чамд хайртай Бенки. Гэхдээ одоо чамд дуртай байх албагүй. Ингээд өглөө болоход Бен Энди хоёр сэтгэл зүйчдэр өөрсдийнхөө сүрчгсэн харилцааг засуулахаар явж очно. Тэгээ нөгөө хоёр чинь энчдэгдэг, тэрчдэгдэг, миний эргэтнийг нэрлдэг хэмээн ээлж дараалан гомдол мэдүүлцгэн. Би өмнө нь харсан. Маш олон удаа харсан. Маш олон удаа. Тийм үү? Тийм ээ. Та хоёр хоёулаа үлдмээр байна уу? Нүгөө. Магадгүй өөрөө авах хэрэгтэй байх. Чи эмгтэй сэтгнээд байна. Сэтгэл зүйч манай хосуудад амралтын өдрөөс хотоос гарах эмчилгээ бичиж өгөөд өрөөнөөсөө хөөгд гаргачихдаг. Амралтын өдөр. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу Бен харилцаагаа аварч үлдэхийн тулд бараг л хайртай бүсгүйгийн гэртээ дагуулan ирдэг. Энд манай бүсгүй Бений аав, ээж, ах дүү нартай танилцаж яг л нэг гэр бүл юм шиг цагийг зугаатай өнгөрүүлж ойрд мэдрээгүй байсан бараг л мартагдчихсан байсан тэр нэгэн дулаан уур амьсгалыг дахин мэдэрдэг. Энэ өдрийн орой манай хоёр улаан утасны харилцаанд ор. Тэгээд бас гадуур зугаалдаг. Ажлын өдөр эхлэхэд Энди Андерсон эрхлэгч дээрээ хурж ирнэ. Би энийг бичих чадахгүй нэ. Манай эмэгтэй сэтгэл алдарчихсан болохоор хайртай хүнээрээ гинэд тогломооргүй санагдсан байгаа юм. За ингээд Бен өөрийнхөө босст 10 хоногийн дотор нөгөө эмэгтэйгээ өөртөө дурлуулж чадчихгүй гэдгээ харуулах цаг ирсэн байна. Өнөөдрийн үдшилэг бол дэлхийн очир эрдэнийн 70% ганцаараа хяндаг нэлээд баян нөхрийн зохиож байгаа үдшилэг юм. Би яваад уух юм аваад ирээ. Сайхан санаа байна. Баяр хүргэе. Чи тэрнийг авчирлаа. Тийм ээ. Гэхдээ асуулт үлдлээ. Тэр дурлсан уу, дурлаагүй юу? Удахгүй мэднэ. Хадагт таньра. Миний харж байгааг харж байна уу? Өршөөгөөрэй. Чи Энди байхаа? Тийм ээ. Чамайг олон удахаараа Бэний онгод байсныг ойлгож байна. Бас чамайг өөрийнхөө онгод гэдгийг ч хэлье. Дурлсан эмэгтэйгээс илүү гялбалзах алмаз энэ өрөөнд алга да. Үгүй. Би дурлаагүй. Үгүй юу. Би тэрнийг харсан уулзсан. Тэр чам дурлцгаач. Чи яллаа. Ажилдаа бэл дээрээ. Тэр надад дурлцгаач. Өөрсдийн ажлыг алдсан гэдгийг ойлгосон хоёр хортмоогоо Бений найзууд дээр дөхөж очиод та найз чинь их баяртай харагдаж байна. Гэхдээ энэ эмэгтэй анхнаасаа л бооцог мэдэж байсан. Бид хоёр одоо босстой энэ тухай хэлнээгээд нөгөө хоёрыг сумлаад Энди рүү явуулчихдаг. Нөгөө хоёрын явахдаа найздаа сансоод мөрийгөө алдах нь ажлаа алдах нь гэж сандраад Энди дээр очиод мэдэх ёсгүй байсан тэр зүйлсийг нь ярьчихan тэр. Биднийг санаж байна уу? Сайн уу? Сайн уу. Ууран энд минутын дараа ирнэ. Чи зүгээр л бооцооны талаар мэдээгүй юм шиг жүжиглэх юм бол үнэхээр гайхалтай болно шүү. Чи гүрүүл байх нэ? Жангад хин хинийхээ нууцыг бусдын амнаас сонссон хоёр хоос маань бие биедээ дургүйн хөр. Эндигийн бүр шарн хөдлөөд болохгүй байсан болохоор тайзан дээр үг хэлж байсан хүний үгийг таслаж микрофоныг нь булааж аваад Бэнийг шараад эхэлдэг. Та нарын ихэнх нь Бенжамин Бэрийг танихгүй. Бооцоонд дуртай нэгэн. Чи бооцоонд ялах гэж намайг хуурсан. Өөрөөсөө Чи ичиж. надад хараал идсэн Селин Дионы тоглолт үзүүлсэн. Ашигласан гинэ. Чи мөн бардам урагч хөгийн авш. Чи ажиллаа сайн хийсэн Энди. Тийм идэгсэн. Чи 10 өдрийн дотор надаас алахыг хүссэн. Баяр хүргэе. Чи чадсан. Чи тэрнийг алдчихлаа. Үгүй алдаагүй бэн. Чи авч чадаагүй зүйлээ хизээч алдахгүй. Ингээд манай хоёр салцгаж байгаа юм. Энди маргааш нь нийтлэн эрхлэгчтэй өгч орхиод ажилласаа гарахаар шийд. Бен харин нөгөө талд хүссэн төслөн авч гардан ажиллахаар болсон байна. Тэгснэ хэд хоногийн дараа Эндигийн нийтлэлийг олж уншаад ажлаа хаяад гинэд гараад гүчгдэг. Энди, Өчигдөр ирмэ. Машина түр зогсоож болох уу? Гүүрний дуун зогсож болохгүй хадагтай. Энэ зогс чадахгүй энэ. За. Тэгвэл танд шидэж болох үнснээ савч юм байна уу? Хадагтай минь дээ. Бэн, гуй. энэ үнэн үү? Эсвэл сэтгүүлээ зарахыг л хүссэн юм уу? Үг бүр нүнэ. Хадагтай та надаар яг яалах гээд байгаа юм бэ?
Хадагтай ачааг буцаага түргээд өгөө. Тэр тээврээ сольж байна. Мөрөдсөн ч болно шүү. Жек, энэ түрээд энэ тагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай. Сэтгэлдээ үлдээгээрэй.